Өргөнөрөө ордтой. За хариулт байр сураа тодорхой илэрхийлээ. Хариулъя. Хариулахаас өмнө нэг зураг үзүүлэх гээд байна. За Төвөрг нуурын ордыг стратегийн ордод авах ёстой. Бид нар сая Батлаг гишүүн, Жаргал сайхан гишүүн, Шижир гишүүн, бид за зарим газар нь Алтан гэрэл гишүүн, Хос хоёр гишүүдэр нэгдэж явсан. 21 аймаг тойрсон. За энд бол стратегийн ордод 34-өөс 50% хүртэлх ордуудыг авах ёстой, хуулийг хэрэгжүүлэх ёстой. 2007 оны улсын хурлын 27 дугаар тогтоол, за 2024 оны 4 сард баталсан үндэсний баялагын сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ёстой гэдгээр 21 аймаг тойрсон. За энэ бид хэдийн зураг байна л да. Стратегийн ордуудаа хойно жигсаацсан авах ёстой төрийн мэдлэлт. Энэ дотор Төвөрг нуур байна. Төвөрг нуур 18-д байна. Төвөрг нуур нүүрсний орд гэж байж байгааз. За энд бид хэдийн зураг байна. Энэ Жаргал сайхан гишүүн байна. Энэ Батлаг гишүүн байна. Энэ би байна. Энэ за байж. Тэгээд тайлбар хэлчихье. Хэрвээ энэ Төвөрг нуурын орд Батлаг гишүүнийх байсан бол энэ хүн өөрөө ингээд өөрийнхөө өмчийг одоо ард түмний мэдлэлт өгөө гэд явж байгаа бол шудраг гэж тооцох юм уу, тэнэг гэж тооцох юм уу? Тэгээд одоо засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нэлээд ноцтой мэдээлэл хийчлээ шүү дээ. За миний хувьд бол одоо хувь гишүүний байр суурь юм байна. Энэ Батлаг гэдэг хүнийг миний мэдхээр 15 жил шалгаж байгаа. 15 жил ямар нэгэн асуудалд холбож байгаа. Маш олон асуудалд холбосон. Би зүгээр л 16 дахь жилийн үйл явдал явж яа л гэж бодож байгаа. Гэхдээ ийм ноцтой мэдээллийг ийм хариуцлагатай албан тушаалтаа хариуцлагатай албан тушаалтаа олон нийтийн мэдээллийн хэрэгслэр шууд ингээд 7 хоногийн хугацаа өгөн энтер гэдэг одоо нэг юм сонир мэдээлэл хийлээ шүү дээ. Тэр энэ та утсаар холбогдчих юм асуу энэ юу болоод байна гэдэг үгүй Батлаг гишүүнээс та асуу та их ойр. Төвөрг нуурын асуудал бол маш олон жил Батлаг харин тэгээд би харин хэлээд байна шүү дээ. Энэ хүнийг 15 жил шалгасан. Тэр үедээ нэг нэр бүхий бизнесмений эхнэр хаяад явхад хүртэл Батлаг гишүүнээс боллоо гэж мэдээлэл хийдэг. Тэгээ би нэг асуудал гэж үзэхгүй л байгаа. 15 жил шалгаж ирсэн энэ 16 дахь жилийн л асуудал дахиад нэг асуудал байна гэж бодож байгаа. Өөрөөс нь асуусан чинь хэрвээ надад ийм орд байсан бол би наадахыг чинь улсын мэдэлд авах ёстой гэж та нартай 21 аймаг тойрохгүй байлгүй дээ. Хуулийн байгууллага шалгуулна гэж надад бол хэлсэн. Орхон байдгийн хувьд тэгж асуусан. Төвөргийн ордын асуудал Батлаг гишүүн ямар нэгэн байдлаар хамааралгүй гэдэг зүйлийг яриад байгаа шүү байна л да. Гэхдээ би хамааралгүй гэж яриаггүй. Би сая та нар зүгээр л зураг үзүүлсэн тий. Бид нар 21 аймаг тойрохдоо стратегийн ордуудад авах ёстой ордын жагсаалтыг гаргасан. Тэрний ард Төвөрг нуурын орд байна гэж ярьсан. Өөрөөс нь асуухаар хэрвээ миний мэдлийн юм бол би юугээ тэрийг улсад өгөө гэд ингээд ардаа биччихгээд та нартай хамт явах байсан уу юу? Энийг би хуулийн байгууллагаар шийдвэрлэнэ гэж хариулсан. 3 дугаарт учрал сайдыг асууж байна тийм үү? Энэ учрал сайд буюу их хурлын гишүүн, Монгол Улсын засгийн газрын гишүүн хүн өөрөө тэр баримтанд байгаа бол тэр асуудлаа яриад явах нь бол зөв хэрэг. Тэрийг хэдүүлээ харж лээ. Учрал сайдын баримтыг би мэдэхгүй. Тэр хүнийг буруу шаах юм уу, дэмжих асуудал надад байхгүй. Та бол Төвөрг нуурын ордтой Батлаг хамаагүй гэж хэлж байгаа юм тийм үү? Би тэгж хэлээгүй. Өөрийнх нь хэлснийг хэллээ шүү дээ. Тэгээ одоо энэ хууль энэ цагта тэр засгийн газар нь ямар асуудал байх нь би бол хувь хүнийхээ хувьд бол 15 жил энэ хүнийг янз бүрийн асуудалд холбогдуулаад шалгаж ил байдаг. Энэ 16 дахь жилийн л асуудал. Хамаагүй юм бол би хамаагүй гэдгийг би хамаагүй гэж хэлэв. Хамаагүй харин тийм биш гэж байгаа бол энэ Гүг хамаагүй биш гэж хэлээгүй шүү дээ. та одоо хамаатай юм. Би хэлсэн үгийг чинь дамжуулаад байна шүү дээ. Та нар заавал би одоо Төвөрг нуурын ордыг би ч одоо мөнх баясгалан гэдгийг та нар таньж байгаа зү тий? Батлаг биш мөнх баясгалан гэдгийг. Тэгэхээр би Төвөрг нуурын ордын асуудлыг мэдэхгүй шүү дээ. Би зүгээр та нарыг асуугаад байхаар та нар тэгсэн шүү дээ. Батлаг гишүүнээс асуувуу та гэсэн асуусан гэсэн. За тэр нэг зураг үзүүлсэн. Учрал сайд дээр асуудал ийм гэсэн. За одоо өөр. та бол МСФ дээр их мэдээлэлтэй байгаад байгаа. Тийм наадтай чинь Төвөрг нуур дээр яагаад судалж байгаагүй юм бэ? Ер нь энэ ордын тухай танд мэдээлэл байна уу? Гэхдээ би одоо яахаараа Төвөрг нуурыг судлах Ажлын хэвээр. стратеги орд штэ гэх шүнэ.
Үгүй. Улсын ордод адилхан улсын нөөцөөр харин тэгээд би тэрий чинь одоо энэ 34-өөс 50% улсын мэдэлд авах ёстой гэж явж байгаа гишүүн байна шүү дээ. Тийм. Тэгээд зарчмын хувьд яагаад одоо чинь судалж болоогүй юм бол судлах уу? Стратегийн ордын 39 ордыг би одоо 39 үеийнхэн судлах ёстой юу? А энэ дотроос миний мэддэг нэлээд хэдэн орд байдаг. Тэрийг бол би хэлж чадна. А түүрэг нурыг л авах ёстой. Гарцаг авах ёстой. Энэ чинь энэ улс төр өвчгүй яа. Улс гэж байгаа вэ? би зүгээр улс төр битгий байгаасай л гэж бодож байна. Яг үнэндээ. Яг үнэндээ хуулийн байгууллагаар шалгаад үн зөвөн тогтоогдосоо л гэж хүсэж байгаа. Та бас Улс төр хандуулж үзэх. хандуул шүү дээ эн чинь. Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж ирсэн улсын хурд 3-4 удаа сонгогдсон хүнтэй холбоотой. Тэгээ хамтдаа хөхтөг гэд 21 аймгийг тойрсон хажууд маань байсан хүн ийм асуудалд орохоор анхаарал хандуулах нь зөв хэрэг шүү дээ. Бодлого гişүн 7 хоног хугацаа өгж байгаа асуудал дээр ер нь ямар байр суурьтай байх шүү байна. Та одоо холбогдсон. За тэрийг нь бол асуугаагүй. А учрал гишүүн 7 хоног гэдэг чинь их хурдан хугацаа шүү зөв шүү дээ. Хурдхан асуудлыг нэг тийш шийдэх хэрэгтэй. А яг тэрнтэйгээ адилхан бусад стратегийн ордууд дээр учрал сайд бас ингэж манлайлал үзүүлж ажилласаа л гэж бодож байна. Одоо жишээлбэл МСС ухаан удаг ордын хувьд тэр төвөрг нуураа оруулаад ирээч гэдэг юм уу? За нэг нь нөгөөтөөгөө барьсан. За ийм асуудал үүсээд байна л да. Үгүй барьсан биш шүү нөхдөө. Барьсан биш шүү. Энэ 39 орд дотор чинь төвөрг нуур байгаа юм. Тэгэхээр энийг чи оруулж ирэх хэрэгтэй байхгүй. Төвөрг нуурыг стратегийн ордод авах хэрэгтэй. Тийм лээ. Таныг ард нь хэн байгаагаас үл шалтгаалаад стратеги ордод авах хэрэгтэй. Авах хэрэгтэй. Хариуцлага хүлээх хэрэгтэй. Хариуцлага хүлээх ёстой, авах ёстой. Яг үл чи хуйлтай байхгүй. Бид нар хуулийн захирагдах ёстой шүү дээ. Ер нь наад захын одоо жишээлбэл open data гэх мэт захин мэдээллийн сангуудаас шүүгээд үзэхээр одоо батлага гишүүний үүсгэн байгуулж ирсэн гэдэг компани одоо зэн эзэмшижсэн энэ мэдээллүүд бол олон нийтэд илэрхийлж Хэдэн оных байна тэр? Тэгэхээр таны мэдээлэл За тэр комиксыг бол би мэдэхгүй шүү. А төвөрг нуурыг бол авах ёстой. Стратеги ордод авах ёстой. Ер нь энэ нэр дурддагдсан ордуудыг тэр хуулийнхаа дагуу авах ёстой. Та их ойр байдаг хүн комикс биелэлийн одоо гэдэг тэр Сингапур иргэн ямар гэдэг яриад мэдээлэлүүд нь их байгаа гэдэг. Ер нь энэ зүйлээр таас мэдээлэл байх. Яг тийм л та. Яг өөртөө чинь л адилхан байна. Тийм нэг хүн яваал байдаг, тэгэл яваал байдаг. Ер нь бол Баянгол дээрч байж идэг, махын. би бол хараагүй шүү. байж идэг. Хараагүй шүү тэр хүнийг бол тийм хүн яригдаал байдаг, яригдаал. Гişүү өнөөдөр өглөө энэ тал дээр тайлбар хийн гэсэн мэдээлэл гарч байгаад бас үгүй ч юм шиг болчлоо л да яг албан бусаар. Гэхдээ та хэд бас мэдээлэл хийн гэжсэн бол мэдээлэл байгаа бол Багхгүй. Шуулганд ирсэнгүй.